Сайн мэцгаана уу хүүхдүүдээ. Зулаа баяраа номин 3 найз шагаа тоолов бүгдээрээ хин хэрхэн тоолж байгааг сонсоцгоё. Зулаа 1 2 3 4 баяраа 5 10 15 номин 2 4 6 8 Зулаа баяраа номин 3-ын хэн нь хамгийн түрүүлж шагаагаа тоолж дуусгасан бэ? Та нар юу гэж бодож байна? Баяраа хамгийн түрүүнд тоолж дуусжээ. Зулаа хамгийн удаан тоолсон. Баяраа яаж тоолсон бэ? Зулаа яагаад хамгийн удаан тоолсон бэ? Баяраагаа сурдан тоолохын тулд хэрхэн тоолох вэ? Хичээлийн сэдэв, юмсыг багцлан тоолох. Хичээлийн зорилго, юмсыг багцлан тоолж сурах. Хичээлийн зорилт, багцын тухай ойлголтоо болно. Хэдэн багц байгааг тоолж сурна. Нэг багцад буй юмсын тоог сурна. Багаар хамтран ажиллана. Зургийг анхааралтай ажиглаарай. Шувууд хэрхэн нисэж ирж байна вэ? Хэдэн хэсэг шувуу нисэж ирсэн бэ? Нэг хэсэгт хэдэн шувуу байна вэ? Нийт хэдэн шувуу байна вэ? Автобус хөдлөв. Анхааралтай ажиглаарай. Хэдэн хэсэг хүүхэд автобуснаас буусан бэ? Нэг хэсэгт хэдэн хүүхэд байна вэ? Нийт хэдэн хүүхэд автобуснаас буусан бэ? Нэг алиалагч хэдэн бөмбөлөг багцлан барьсан бэ? Хоёр алиалагч нийлээд хэдэн бөмбөлөг барьсан бэ? Нэг багцад хэдэн хүүхэд байх вэ? Нийт хэдэн хүүхэд байна вэ? Багцын тоо нь 3, нэг багц дахь юмсын тоо 3, нийт юмсын тоо 9. Хэдэн багц байна вэ? Нэг багцад хэдэн бамруулж байна вэ? Нийт хэдэн бамруулж байна вэ? Багцын тоо нь 2, нэг багцад буй юмсын тоо 3, нийт юмсын тоо 6. Хэдэн мөөг байна вэ? Багцын тоо нь 3, нэг багцад буй юмсын тоо 5, нийт 15 мөөг байна. Хэдэн сармагчин байна вэ? Багцын тоо 2, нэг Ижил нэмэгдэхүүнийг багцлан хэрхэн үржүүлэх үйлдэл болох вэ гэдэг аргатай бид нар танилцж байгаа. 3-ыг үржих нь 2 тэнцүү, 2-ыг үржих нь 3 тэнцүү гэсэн хоёр нь ялгаатай юу ялгаагүй юу гэдгийг тооцоож үзье. Ингэхдээ багцлах арга ашиглая. Энд хичнээн багц ямар тоо байна вэ? Энэ нь 2-ын 3 багц байна гэсэн үг. Үүнийг үйлдэлээр илэрхийлвэл 3-ыг үржих нь 2 тэнцүү. 3 багцаа нэгтгэн нэг багцанд шилжүүлье. Одоо хэдэн дөрвөлжин харагдаж байна вэ? Дүрсийг тоолцгоё. 1 2 3 4 5 6. Тэгэхээр хариулт нь 3-ыг үржих нь 2 тэнцүү 6 гэсэн үйлдэл болно. Үүнийгээ тайлбарлавал багцын тоо буюу давталтын тоог илэрхийлж байгаа 3 нь 1-р үржигдэхүүн, ижил нэмэгдэхүүн нь 2-р үржигдэхүүн, харин хариу нь үржүүр олж ийн гэсэн үг. Харин одоо байрыг нь солиод үзье. Хэрхэн тоо сурсны чинь одоо л эндээс ялган харцгаах болно. Энд хичнээн багц ямар дүрс байна вэ? Зургаас үзвэл танд 2 багц 3 байна. Үүнийг үйлдэлээр илэрхийлбэл 2-ыг үржих нь 3 тэнцүү хэдвэ гэсэн үг. 2 багцыг нэгтгэн нэг хэсэг олговол танд хэдэн гурвалжин харагдаж байна вэ? Дүрсийг тоолцгоё. 1 2 3 4 5 6. Тэгэхээр хариулт нь 2-ыг үржих нь 3 тэнцүү 6 гэсэн үг. 2 нь давталтын тоог зааж байгаа буюу 1-р үржигдэхүүн, 3 нь ижил нэмэгдэхүүнийг зааж байгаа 2-р үржигдэхүүн, харин 6 нь үржүүр гэсэн үг.
2-ыг үржих нь 3 тэнцүү 6. Хүүе, эн чинь бидний 3-ыг үржих нь 2-тай ижил хариулт байна шүү дээ. Гэвч бид 6 төрсийг нэгтгэхдээ өөр өөрөөр хийсэн. Харин 2 бодолтыг нь дахин харж ялгааг нь олно. За энд 3 ширхэг одтой эмблем байна. Бид үнийг тэгж нэрлэдэг шүү дээ. За тэгэхээр 3 ширхэг одтой эмблемийг нэг бүлэг гэвэл нийт хэдэн эмблем байна вэ? За надад 3 одтой эмблемтэй нэг бүлэг байгаа. Тэгэхээр чинь би 3 эмблемтэй л гэсэн үг тийм үү? За 1, 2, 3. Энд тэгэхээр 3 одтой эмблемтэй нэг л бүлэг байна гэсэн үг. Тэгвэл үүнийг жаахан сонирхолтой болгоё. Хэрэв бидэнд 2 бүлэг байна гэвэл 3-ын 2 бүлэг байвал ямар болох вэ? За нэг нь энэ байна. Харин нөгөөх нь энд байна. Энд ч 3-ын 2 бүлэг байна. Тэгвэл одоо би нийт хэдэн эмблемтэй болсон бэ? За тэгэхээр надад 3-ын 2 ширхэг бүлэг байгаа. 3-ын 2 бүлэг эсвэл үүнийг өөрөөр 3 дээр нэмэх нь 3 гэж бас ойлгож болно. Энэ нь 3 дээр нэмэх нь 3 гэсэн үг. За тэгэхээр эн чинь 6-тай тэнцүү. За ингээд харах юм бол 1-ийг үржих нь 3, 1 ширхэг 3-ын бүлэг нь 3 байна. 2 ширхэг 3-ын бүлэг авах юм бол 2 ширхэг 3 гэсэн үг гэхээр 6. За үүнийг бүгдээрээ бүр илүү сонирхолтой болгоё. Одоо тэгвэл 3-ын 3 бүлэг байна гээ. 3-ын 3 бүлэг. Энэ тэгвэл хэд гарах вэ? За 3-ын 3 бүлэг байгаа. Тэгэхээр би үүнийг 3-ыг үржих нь 3 гэж чинь. Тэгвэл одоо энэ одтой эмблем нийт хэд болох вэ? Энэ нь 3 дээр нэмэх нь 3, нэмэх нь 3 болно. За та нар сайн харах юм бол 3 байгааз энд 2 ширхэг 3 байна, энд 1 3 байна. Энд тэгэхээр 3 дээр нэмэх нь 3, нэмэх нь 3 тэнцүү 9 болно. За бүгдээрээ үүнийг тоолсонж болно. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9. Эсвэл 3 3-аар нь тоолсонж болно. 3, 6, 9. Яг яагаад байгааг нь ойлгосон байх гэж бодож байна. За одоо хэдүүлээ өшөө олныг бодъё. 3-ын 4 бүлэг байгаагийн. 4 3 хэд байхыг бодцгоё. 1, 2, 3, 4. Энд ингээд 3-ын 4 бүлэг байгаа. Үүнийг хэдүүлээ 4-ийг үржих нь 3 гэж чиж болно. Эн чинь 3 дээр нэмэх нь 3, нэмэх нь 3, нэмэх нь 3 гэсэнтэй адилхан. За бүгдээрээ үүнийг ажиглаад харах юм бол надад 4 3 байгаад 1 3 2 3 3 3 4 3 1 3 2 3 3 3 4 3. Тэгэхээр хариу маань 3 6 9 12 гэсэн үг. За 12. За одоо хүүхдүүдээ энэ хичээл маань бараг дуусж байгаа юм чинь та нар ингээд үргэлжлүүлээд бодоод байгаарай. Тэгэхээр та хэд 5-ыг үржих нь 3, 6-г үржих нь 3, 7-г үржих нь 3, 8-ыг үржих нь 3, 9-ыг үржих нь 3, 10-ыг үржих нь 3 хэд байхыг өөрсдөө олно. Багш нь жаахан төхүүлээд өгье. Тэгэхээр баахан одтой эмблем зурах шаардлагагүй. Төсөөлөд ботход л болно. 4-ыг үржих нь 3 гэдэг нь 4 3 байдгийг энд бүгдээрээ харсан тийм үү? Тэгвэл 5-ыг үржих нь 3 гэдэг нь 5 3 гэсэн үг. Ингээд 2 3 4 5. Энэ нь 3 6 9 12 15-тай тэнцүү. Тэгэхээр хүүхдүүдээ та нар энэ үлдсэн хэсгийг энэ хичээлийн дараа гүйцэн хийгээд үзээрэй. Одоо бүгдээрээ 2-оор үржүүлэх хүрдээ зохиоцгоё. 2 1-ийн 2, 2 2-ийн 4, 2 3-ийн 6, 2 4-ийн 8, 2 5-ийн 10, 2 6 12, 2 7 14, 2 8 16, 2 9 18, 2 10-ийн 20. Бид хүрдээ зохиож чадлаа. Харин одоо хүрд зохиох хүснэгтэндээ хэрхэн тэмдэглэхээ дахин нэг үздэсгэе. Урд нь бид 2-ыг үржүүлэх хүрдээ зохиосон байгаа. Одоо 2-оор үржүүлэхийнхаа дүнг хүрд зохиох хүснэгтэндээ нэгтгэн бичцгээе. 2 1-ийн 2, 2 2-ийн 4, 2 3-ийн 6, 2 4-ийн 8, 2 5-ийн 10, 2 6 12,
27 14 28-ын 16 29-ийн 18 210-ийн 20 Гэрийн даалгавар сурах бичгийн 33 дугаар хуудас 111 112 114 дугаар эслийг ажиллана. Хичээлд идэвхтэй оролцсон та нартай баярлалаа.